20-р зууны 20-30-аад оны зааг буюу Замбуу твийн хүн зууны хөгжлийн жам ёсны холдрол эвдрэлд орж эсэргээлцсэн хямралдаж нийгмийн амьдралын өнгө төрөхөд зэгээн бүгээн хар цагаан бүхэн ялгарн тодорсон донслогон тон жилүүд байлаа. 1929-1933 оны дэлхийн эдийн засгийн хямрал бол харьцангуй урд удаан үргэлжилсэн төдийгүй гүн гүнзгий урхаг уршиг тарьсан юм. Капиталист ертөнцийн аж үйлдвэрийн үйлдвэрлэл 38%-аар, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн 3.1-ээр, гадаад худалдаа 3 дахин буурчээ. 3.5 сая хүн бүрэн ажилгүй болж үе олон хүн амь зуулгаас хаагдсан байна. Эсэргүүцэл, тэмцэл, газар авч дэлхийн олон оронд сүртэж ихсаал ажил хаялт байн гарах боллоо. Ажилчид цагдаа нарын мөргөлдөн энэ тэндгүй болж байлаа. Харин эдийн бодлогын үр дүн зөвлөлт холбоот улсын нийгэм эдийн засгийн амьдралд нааштай хэс дэвшил гарсан юм. Дэлхийн эдийн засгийн хямралын жилүүдэд зөвлөлтийн аж үйлдвэрлэлийн үйлдвэрлэлт 3 дахин нэмэгдсэн байна. Энэ бүхэн нь коммунистуудыг капитализм мөхөж байна, мөх болно гэсэн ойлголтод хүргэжээ. Каминчерэн өөрийнхөө мөрийн хөтөлбөр баримтжгүүдэд өөрийн пролетар нарын олон улсын хувьсгалыг удирдан зохион байгуулагч бөгөөд бүх дэлхийн большевик нэгдмэл нам болох гэсэн үзэл санааг дэвшүүлж байлаа. Ингээд энэ үзэл санаагаан коммунист ажилчны болон талархагч намуудад тулгаж эхэлсэн юм. 1920-ад оны дунд үеэс дэлхийн хувьсгалын удирдагч болох гэсэн Каминчерийн үзэл санаа Монгол Ардын хувьсгал намдаж шууд мэдрэгдэж тус намын үзэл санааны гол баримтлал үндэсний ардчилсан чиг шугамыг хянан үзэх хандлага илт хүчтэй болжээ. Каминчерийн Монгол дахь түүний төлөөлөгчид намын гишүүдийг хөгшин залуу хүрээ хөдөөний хэмээн ялгах оролдлого хийж намын удирдах зүтгэлтнүүдийг баруунтан зүүнтэн хэмээн сэргэлдүүлэх аргаар үндэсний ардчилсан чиг шугамаас хүндэрүүлэх социализм байгуулах Сталинч үзэл баримтлалыг хүлээн авч хэрэгжүүлэх хүчинг Монгол Ардын хувьсгал намын дотор бий болгох улс төрийн байр суурь барьж ямар ч аргаар хамаагүй хэрэгжүүлэхийг оролдож байлаа. Энэ хэрэгт Каминчерийн төлөөлөгч Амгаев, Райтер нар онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. Каминчерийн төлөөлөгч Амгаев Монгол Ардын хувьсгал намын төв ороонд мэдгэлгүйгээр 1927 оны хэр коммунист инженер Сталин гүйцэтгэх орооны алс дарнуудын нарийн бичгийн дарга нарын газарт гадаад Монголын асуудлаар илтгэл тавьж Монгол орны бодит байдалд үл тохирох үзэл санаа бүхэд тогтоол гаргуулжээ. Намын төв орооны даргад дамбад орж манай нам бол Каминчерэнд шууд захирагдах эв хамт нам бус жинхэнэ үндэс үзлэм баримталсан ардын хувьсгалт нам болох тул эл тогтоолын үзэл санааг хүлээж авах боломжгүй гэж үзсэн байна. Амгаев Монгол Ардын хувьсгалт намын доторх барууны аюулын эсрэг тэмцэхийг Каминчерэнд байн сануулж ерөнхий сайд цэрэнд орж огцруулах асуудлыг тавьж намын 6 дугаарыг хурал дээр баруунт нь улс төрийн цохилт өгөхийг шаардаж байлаа. Намын төв орооны дарга дамд орж бий болсон нөхцөл байдлыг тайлбарлаж захидал бичиж байсан юм. Монголын дотоод хэрэгтэй шууд хутгалдан дурааран авирсан Амгаевын оронд Каминчерэн Райтрийг томилжээ. Түүний авчирсан коммунист интернационалын гүйцэтгэх хорооны дорн техник хэлцийн даргын захидалд эдүгэ Монгол Ардын хувьсгалт намыг занл хийлгэж буй хамгийн их аюул нь барууны аюул болоо хэмээн онцлон тэмдэглэж түүний эсрэг эрс шийдвэртэй тэмцэхийг шаардажээ. Каминчерийн шин төлөөлөгч Монгол Ардын хувьсгал намын удирдлагыг баруун зүүн жигүүрт хуваан хооронд нь сөргөлдүүлж хагалан бутрах замд шууд шилжсэн байна. Ийм хүнд үед 1928 оны ихэр Монгол төрийн нэрт зүтгэлтэн хичээнгүй сайд хэмээн алдарсан ерөнхий сайд цэрэнд орж нас орсон үндэсний ардчилсан чиг шугамын түүний үйл хэрэгт хүнд цохилдуулсан юм. Гэвч шинэ ерөнхий сайдд үндэсний ардчилсан чиг шугамыг тууштай баримтлагч төрийн тулхтай зүтгэлтэн амар томилогдсон ажилласан. Монгол Ардын хувьсгал намын үндэсний ардчилсан байр суурь хэрэгжихэд Каминчерийн зүгээс ноцтой саад дотор учруулсаар байлаа. 1928 оны 5 дугаар сард намын төв орооны дарга дамд орж Москвад очиж Каминчерийн 52 зүйлийн үхээ тогтоолын төслийг манай нөхцөл тохирохгүй эртэтсэн хэмээн хүлээж аваагүй. Чингмэгц Каминчерийн дорнод гэлтэс намын дотор барууны хэлбэрэл хүчтэй болсон сүм хийд жас баячууд итгэл нарын мал хөрөнгийг тэгштгэн хурааж олонд түгээх гэх мэт 4 зүйл үхээ тогтоолын төслийг боловсруулан гаргалаа. Дамд орж мөнгөний тогтоолын үзэл санааг хүлээж аваагүй байна. Энэ асуудлыг 1928 оны 6 дугаар сарын эцэс 7 дугаар сарын ихэр болсон Монгол Ардын хувьсгал намын төв орооны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж дамд оржийн байр суурийг дэмжижээ. Каминчерийн удирдах зүтгэлтнүүд Монголын үндэсний ардчилсан үзэлтэй удирдагчид буюу баруунтан гэгчдийн намын удирдлагаас зайлуулахын тулд намын доторх зүүнний хүчийг идэвхжүүлэх дэмжин зохион байгуулах комиссийг Монгол томилон илгээхээр шийдвэрлсэн байлаа. Иймхүү 1928 оны 9 дугаар сард Интернационалын гүйцэтгэх хорооны тэргүүлэгч гишүүн Шмираль тэргүүтэй төлөөлөгчид Монголд хүрэлцэн ирсэн байна.
Тэд явуулга нууц удирдамжийн дагуу хийж юуны өмнө залуучуудын ориглон хүсэл тэмүүлэл өөрчлөн шинжлэх хэрэгцээлийг түрхрэн дөргөө харгаар хэт хувьсгалжуулах чиглэлийг тууштай баримталж байлаа. Коминтерийн төлөөлөгчид юуны өмнө Монголын хувьсгал залуучуудын үеийн тухайн гишүүд Дорн дахины коммунист их сургууль болон зөвлөлтийн цэргийн сургууль төгсөгчид нам улсын төв сургууль сурвалжлагчдыг талдан татан ашиглах явуулга хийсэн байна. Ингэж сараагаараа тун шургуу ажиллаж байж намын 7 дугаар хурлын бэлтгэлийг хангалаа. 1928 онд хурлсан намын төв хорооны бүгд хурал улмаар намын 7 дугаар хурал Коминтерний боловсруулсан нарийн төлөвлөгөөний дагуу болж улс орныхон онцлогийг харгалзан хөгжлийн өвөрмөц замыг эрэлхийлж байсан үндэсний ардчилсан чиг шумыг хамгаалагчдыг буруутгалаа. Монгол ардын хувьсгал намын дотор байсан үндэсний ардчилсан үзэлтнүүдийг ингэж буруутгахдаа тэднийг Монгол орныг капитализмын замаар хөгжүүлэхийг оролдож Монгол ардын хувьсгалд намбаа бүгд наримдах Монгол улсыг Коминтернээс хүндэрүүлж зөвлөлт холбоот улсаас холдуулан хятад Японыг түшгэлэх гэсэн баруунтнууд гэж дүгнжээ. Дамбдорж, Жадамба, Гэлэгсэн Цэвэ нарыг намын удирдлагаас зайлуулсан байна. Гэвч Жадамба улирах цаг зөв бурууг ялгаж өгнө хэмээн итгэл төгс мэдэгдэж байсан юм. Тэдний оронд зүүн жигүүрийн залуу хүмүүс голлон намын удирдлагад дэвшин гарч ирлээ. Зүүн жигүүрийнхний дийлэн колонк нь 20 хэдэн настай залуус байсан юм. Тэд их орондон хар уруу санааг нь мэдээж харин залуу насны ирэхээр ухааны дац амьдралын туршлага дутамгаас харийн хүчний өрхөнд орж зорилго нь аргаа зөвтгөн гэсэн сталинч номлолд автах төрсөн үнэхээр эмгэнэл. Ингэж Монгол оронд зөвлөлт загварын социализм байгуулах туршилтыг шууд удирдах боломж Коминтерний өмнө нэгдсэн. Коминтерний нэгэн хурал дээр Шмираль Монголын нутаг дэвсгэр нь Англи, Герман, Францын нутгийг нийлүүлснээс ч том бөгөөд харин хүн ам нь 800-ын гадах юм. Энэ байдлыг бид эрхвэж харгалзах ёстой. Империалистууд болон дэлхийн хувьсгалын дайснуудын нөлөөнд Монгол орныг оруулчихгүй тулд тэрхүү нутаг дэвсгэр тогтоосон нөлөөгөн бусрамг муу аргаар чадвараа хадгалахад манай зорилт оршино гэж би үзэж байна. Энэ зорилт бол 800-ын гадах малчтай энэ оронд социализм байгуулахаас ч илүү чухал юм. Хүн амаас нь газар нутг нь илүү их ач холбогдолтой хэмээн тэмдэглэж байна. Энэ нь Монголын талаар Коминтерний явуулж ирсэн бодлогын мөн чанар цаад санааг илтгэж байна. 1929 оны 100 зөвлөлтийн тал монголчуудад нэгэн гэрээг тулган хүлээлгэлээ. Энэ гэрээг 1990 он хүртэл маш чанд нууцлан дарж байсан байна. За энэ гэрээний тухай Монголын нам улс төрийн түүхэнд 1990 оны хүртэл огт бичиж ярьдгүй байлаа. За энэ нь энэ гэрээний өөрийнх нь утга агуулгатай их учир холбогдолтой. Гэрээний үндсэн агуулга нь Монгол улсад зөвлөлт холбоот улсын зүгээс хөрөнгө оруулалт хийх, тухайлбал хүн эмнэлэг, мал эмнэлэг, шинжлэх ухааны байгууллагад хөрөнгө оруулалт хийх, за банкны хөрөнгө оруулалтанд банкудад хөрөнгө оруулалт хийх, за түүхийд боловсруулах үйлдвэр завуудыг Монгол улсад байгуулах, Монголын авт тээвэрт хөрөнгө оруулалт хийх гэх мэтийн ийм зүйлүүд үндсэнд тусгагдсан боловч цаад утга нь Монгол улсын эдийн засагт зөвлөлт холбоот улсын эдийн засгийн нөлөөг хуваарьгүй тогтооход чиглэгдэж байлаа. 1929 оны байдлаар Монгол улсын дотоодын товар эргэлтийн 67%-ийг гадаад улс орнуудын тухайлбал Англи, Герман, Америкийн нэгдсэн улс, Франц, Япон, Хятад гэх мэтийн улсууд эзлэж байсан. За үүнийг л өөрчилж зөвлөлт холбоот улс өөрийн дан ганц монопол эрхийг тогтоох ийм зорилгоор энэхүү гэрээг байгуулсан юм а. За гэрээ шууд 1930 оноос эхлээд хэрэгжих шатанд орсон. За тухайлбал үүний хамгийн ихний нэг заалт бол гадаад Монгол улсын гадаад худалдаанд улсын онц хэрэг тогтоосон явдал юм. За гадаад худалдаанд улсын онц хэрэг тогтоосноор ердөө Монголд ажиллаж байсан зөвлөлт холбоот улсынхаас хятад улсынхаас бусад гадаад улсуудын пүүс компаниуд бүр мөсөн Монгол улсын эдийн засгийн зах зээлээс шахагдан гарсан. За энэ явдал нь бол тухайн үед улс төрийн хувьд ч эдийн засгийн хувьд ч маш эртдсэн арга хэмжээ байсан бөгөөд Монгол улсын улс төр эдийн засгийн нөхцөл байдлыг тогтворж өгөх хүндрэл оруулах юм хүчин зүйлүүд болж эхэлсэн юм а. Коминтерийн Монгол ардын хувьсгалтын удирдлага чадвар муутай, туршлага багтай хүмүүсээс бүрдсэн гэж үзэж Кучумов,
Черний амар жууг зэрэг хүмүүсийг удаадра томилнгэрүүлж байлаа. Эдгээр хүмүүс зүүнний байр суурийг улам дэврэгэн ташуурдаж намын 8 дугаарыг хурлын бэлтгэл ажлыг хангажээ. 1930 онд хурласан Монгол Ардын хувьсгал намын 8 дугаарыг хурал улс орны хөгжлийн үе шатны талаар алдаатай дүгнэлт хийж тус улсын хувьсгал 3 дугаар шатандон орж улс орноо социализмын замаар хөгжүүлэх явдал шууд практик зорилт болон тулгарч байна гэж үзсэн байна. Их хурал феодалангийн эдийн засгийн үндэс суурийг бүрмөсөн таслан устгах, дээд ангийн ламдрын эсрэг явуулах тэмцлийг хүчтэй болгож, зарц ядуучууд, дундчуудыг хамтрал комонд өргөнөөр хамрах, хүнд аж үйлдвэрийн газруудыг байгуулах, газар тариалан хөгжүүлэх, талх тариагаар өөрийн додоод хэрэгцээг хангах, ард олныг нүүдлийн байдлаас сууршмал байдал шилжүүлэх зэрэг илт үл гүйцэлдэх зорилтыг дэвшүүлсэн улс ардын аж ахуйн соёлыг хөгжүүлэх 1-5 жилийн төлөвлөгөө гэрчийг баталсан байна. Намын 8 дугаарыг хурлын дараагаар бүх ажил зөвлөл загварын социализм байгуулах урьяамдаар орнож, нийгмийн ухамсарын ердийн төвшөндөж, хувьсгалчрахах, анги ялгарлах, сөрвөлдөх явдал газарвчээ. Зүүнтнүүд залуу хүмүүсийн төрлөх эрчим тэмүүллийг сөргөөр ашиглан буруу хөөргөн дэврэгсний улмаас тэд язгуур сурвалжит болон ихс лам, чинээлэг олныг хар феодал, шар ховолз, ангийн дайсан гэх мэт нэр хочогч хэлэх хэлэхгүйгээр дайран дормжилох болсон байна. Монгол Ардын хувьсгал намын 7 дугаарыг хурал хуучны Ван Гумба лам нарын этгээд түүний нөхөр болох харшаар харигсуудын үлдэгдэл хүн сурталтын төшмөд нарын хувийн эрхийг бууруулна хэмээн заасан. Феодал чинээлэг хэсгийн хөрөнгөнд халдан довтлоно гэсэн хэрэг байлаа. Үүд наримдах Монгол Ард улсын баг гурал феодалын хөрөнгө хураах ажлыг эрхлэх, чойрсон тэргүүтээ төв комиссийг байгуулж, түүний салбар комиссуудыг аймаг хошуурт бий болгосон байна. Орон нутагч чухам хэний хөрөнгийг хураах уу гэдэг асуудлыг ардын хурлуудаар хэлэлцүүлсэн байна. Ингээд 1929-с 1930 онд нийтдээ 1100 гаруй феодал агсад хун тайж хувилгаад төшөмдөөс 10 сая орчим төгрөгийн хөрөнгө хураасан байна. Зарим чинээлэг ардуудч хөрөнгө хураах компанид ажилд өртсөн байна. Хураасан мал хөрөнгийн нэг хэсгийг ядуу аж ахуйтанд, нөгөө хэсгийг хамтран коммунд хуваарлан болгожээ. Феодалын хөрөнгө хураах гэгч энэхүү ажил нь өнгөн талдаа Монголын нийгмийн хөрөнгөлөг этгээдийн эсрэг чиглэж тэгшвиш хуримтлагдсан нийгмийн баялагийг дахин хуваарлсан эерэг талтай мэд боловч хэрэг дээр хувийн өмч хөрөнгөнд халдсан хэрэг байлаа. Энэ нь тухайн өрх айлын үр удмаараа бүтээж, эзэмшиж, хуримтлуулж ирсэн монголчуудын хувьд өвөг дээдсээсээ халуунд галж, хүйтэнд хүрч, өөрсдөөсөөч хармлан байж, өсгөж арвижуулж ирсэн буян томал сүргийг өмцөм хурааж, хотын харлуулан амжиргаанд нь ноцтой хохирол учруулсан улс төр эдийн засаг сэтгэл зүйн үлэмж дарамт бүхий хууль бус үйл ажиллагаа байсан юм. Товчоор хэлэх юм бол хүний эрх хэрэгчлөө амьд явах эрхэндэнч саад тутгар учруулсан хүнд хорогшигтай ардчилсан наад захын хэм хэмжээг зөрчсөн буран гүйдэл байсан юм. Феодалын хөрөнгө хураахын явцад сүмхийд жас жавын мал хөрөнгийг хэрхэх асуудал тавигдаж үүнийг Жассын компани хэмээх бодлого явуулж шийдвэрлэжээ. Энэ компанийн гол утга нь Жассын малыг ядуу ардуудад гэрээгээр хариулуулах, Жассын эд хөрөнгөнөөс хар болсон лам нарт хувь өгөх, лам нараас цэргийн татвар хураах явдал байлаа. Ингэснээр Жассын малаас 2 сая гаруйг ядуу дунд ардуудад өмжүүлэн шилжүүлж, сум хийдийн малын тоог 10 дахин багасгасан байна. Зүүнтнүүд социализм байгуулах ажлын цөмөн нийгэмжил хэмээн үзэж ямар ч аргаар хамаагүй хамтрал коммун байгуулах байр суурьнд шилжжээ. Өдөрдөх хүмүүс аль болохоор олон хамтрал байгуулахын төлөө өөр хоорондоо өрсөлдөж, сайн дурын зарчмыг шууд зөрчин албадах, хувьсгалчрахах, далайлгах аргаар байгуулах болсон байна. Хамтрал дараагүй ардыг өртөөний албан татвар нутаг бэлчээрээр хавчих боллоо. 1932 оны их болоход хамтрал коммуны тоо 752 төрч тэдгээртээ 55 шахан мянган малчин өрх хамрагдсан байлаа. Тэдгээр аж ахуйн ихэнх нь үр ашигмуутай ажиллаж цуглуулсан хөрөнгөөн өрн таран хийж байсан юм. Гэхдээ үр ашигтай ажиллаж байсан 100 тонны хамтрал байсныг хэлэх хэрэгтэй. Тухайлбал Улаанбаатар хотын Амгалангийн хүнсийн ногооны чиглэлээр байгуулагдсан хамтрал ихээхэн орлоготой ажиллаж байсан байна. Намын байгууллагууд төр захиргааны ажлыг шүүрэн авч хийх болсноор төрийн байгууллагуудын үүрэг ач холбогдлыг бууруулсан юм. Тэгсэн атлаа төрийн байгууллагын аппарат нүсэр гүцтэй болсон байлаа. Намын дотоод амьдралд ихээхэн гажуудлага гарлаа.
намд гишүүн элсүүлэх ажлыг компаничлан явуулснаар гишүүдийн тоо 2 жилийн дотор 30 мянгаар нэмэгдэж 1931 оны эцэс 41 мянгаар боллоо. Тэрч байтугай хэдхэн хоног ан авд яваад ирэхэд намд элсүүлээд батлахын үнэнд нь хавчуулаад явж исэн тохиолдол гарч байлаа. Зүүнтнүүдийн ажил явуулган уршгаар зарим тайж түшмэд лам чинэлэг ардын улс төрийн эрхийг хасах, сүм хийдийн хурал номын ажиллагааг хориглох, лам нарыг албадан хар болгох, ард олны сүсэг бишрэлийг дормжлох зэрэгээр үндсэн хуулиар олгогдсон ард олны эрх чөлөөнд халдах болсон юм. Дээр дурдсан зүүнтний балмад оролдлого эрх баригч нам төрийн нэр хүндийг унгааж Монголын нийгмийн амьдралын бүх